Улаанбаатар хотын цагаар 21 цаг 13 минут болсноор манай өнөөдрийн тогч барин тоглож хариулна үрээтэй хүний л амьдрал нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Меток агентлаг хамтарч ажиллаж байна. За, радиогийн 20 дугаар студид хөтлөгч Эрика болон хөтлөгч Угнаа, найруулагчаар Ангараг, за нэвтрүүлгийн продюсераар Айри нар маань та бүхэнтэй хамт байна. За, дахин үчимэнд Эрика. Үчимэнд. За, манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол архитект дагуулсан 10 жилийн уулзалт гэсэн сэдвийн хүрээнд яригдана. Энэ сэдвийн хүрээнд мэдээж загтал ирсэн байгаа. Тэгээ энэ загтлыг уншиж танилцуулах юм байгаамаа. За, тогч барин тоглож хариулна үрээтэй хүний л амьдрал нэвтрүүлэг маань. Эсвэл хүний л амьдрал гэдэг болохоор дээшээ тэнгэр хал, доошоо газар хатуу гэдэг шиг ийм амьдралд нь тулчаад яахаа мэдэхгүй твдэн сандарч яваа. Эсвэл хин нэгэнд онгойлгож зовлонгоо нэмгэлж ярих гад ирч чаддгүй энэ асуудлуудын хүрээнд одоо загтал хүлээж авч бид нар шууд болон ингээд комент утсуудаар ингэж холбогддог. За, ингээд хэрвээ танд ийм асуудлууд байгаа бол ямар ч асуудал байсан хамаахгүй. Ер нь ариун бэлэг @mjl.radio.com гэсэн хаяг руу загтлаа илгээвэл редактор маань редакторлаад тэгээд бит хоёроор дамжаад одоо хуваалцаж өгөх нэ асуудлыг нь. За. Тогч барин тоглож хариулна үрээтэй хүний л амьдрал нэвтрүүлэг маань бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа бүх зовлон, саад, бэрхшээл, шаналл бүрийг одоо сонсогчдийнхоо захидал утасны дуудлагаар дамжуулан сонсч өгдгөө. Мэдээж бусадтай хуваалцсан зовлон 3 дахин нэмгэрч, бусадтай хуваалцсан жаргал 3 дахин нэмэгддэг гэдэг үг байдаг. Тэгэхээр хин нэгнийг шүүхгүйгээр, зөвлөхгүйгээр зовлон зүдгүүр саад бэрхшээлийг нь сонсож өгөх орон зайг л Угнаа бит хоёр нь бий болох гэж хичээж байгаа шүү. Тэгэлгүй яах. За, нэвтрүүлэг маань шинэ уламжлалтай болсон. Хүний амьдрал нэвтрүүлгийн YouTube дээрээс одоо сонсогчд маань ихээр сонсож байгаа. За, тэгээд захидлын эздэд маань чин сэтгэлийн урмын үг их өгж байгаа болохоор бид хоёр нөө YouTube дээр ирсэн захидлын эздэд ирсэн одоо урам өгсөн комментуудыг нь уншиж эхлүүлдэг болж байгаа. YouTube дээр бас бид хоёрын хөтлөг нэвтрүүлгүүдийг хүлээн авч сонсдог, үздэг сонсогчид маань урам өгөхөөс захидлын эздэд урам өгөхөөс гадна бид хоёрт бас урмын өгнүүд их бичсэн байлээ. Тийм байсан. Радиогоор, фейсбүүкээр, лайваар, аппликейшнээр YouTube-ээр хүлээн авч сонсдог сонсогчдод маш их талархаж явдаг шүү. Маш их баярлаа. За, тэгээ хоёлаа нэг зарим комментуудаас нь уншаад өгье тийм ээ. За, тэгээ. За, хормон донтой хүн сэдвтэй сэдвтэй дугаар сая баасан гарагт явсан тий. За, тэн дээр ингэсэн байна. Пүрэв сүрэн даашка гэж сонсогч нөхөртөө таалагдах гэж битгий өөрийгөө хүчлээрээ. Өөртөө таалагддаг, өөрийгөө харилдаг эмэгтэй байгаарай. Үр хүүхдтэйгээ илүү сайхан аз жаргалтай байгаарай. Хүүхдийн энерги маш хурдан эмчилдэг шүү гэд зүрхнүүд явуулсан байна. За, Эрдэнэ сувд пүрэв сүрэн C3S гэсэн хаягнаас хүний л амьдрал гэж амлалт өгсөн гэр бүлээсээ урууна гэж байж болохгүй зүйл. Үр хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. Зүрх сэтгэл ухаанаараа амьдралыг туулах үеийг даваад өнгөрвөл эргээд аз жаргал ирдэг юм шүү гэсэн байна. Ясан сайхан. За, мөнхцөг лувсанд орж 1892 гэж сонсогчоос энэ тугал хариулж яваа эмэгтэй туслах юмсан, ажил олж өгөөд байраар хангачих юмсан гэсэн комент ирсэн байна. Харин тийм байсан тийм. Хэрэг сонсогч маань бас энийг комментиг бас харах юм бол холбогдож болох юм биш үү? За, бүрэн дамб болормоо 6588 сонсогч маань боломж үргэлж байдаг юм шүү. Буруу харсан хүний хизээч битгий гуй гэж хэлмээр байна гэсэн сэтгэлээ үлдээсэн байлээ. Ингээд загтлын эзэдүүд ерөнхийдөө бол мэдээж миний загтал хүрсэн болов уу, хүмүүс ер нь намайг юу гэж бодож байгаа бол гэдээ бас эргээд бас шүүлтэж хардаг байх гэж би бодож байгаа тийм. Тэгэхээр эндээс амьдралдаа алдаж яваа, амьдрал нэг л болж өгөхгүй байгаа энэ загтлын эзэн маань эсвэл энэ мэд асуудалтай бусад сонсогчд маань бас энэ урмын үгээр, сэтгэлийн энэ сайхан үгээр халуун дулаан элч энергийг бас авч амьдралаа зөв залж энэ хүнд хэцүүсгээ даван туулах байхаа гэж найдаж байгаа. За, загтал руу орох уу? За, тий. За, манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол архитект дагуулсан 10 жилийн уулзалт гэдэг сэдвийн хүрээнд
Яригдана. За би захидлаа уншия. Сайн байцгаана уу? 10 жилийн уулзалт гэдэг юмны талаар бичих гэсэн юм аа. Би энэ жил 12 дугаар ангид сурдаг. 12 жилийг 10 жил байсан үеийг нь би мэдэхгүй л дээ. Гэхдээ л амьдралын зөв бурууг мэдгтэйгээ болцоход байгаа болохоор загтал бичиж байна. Ээж маань эрт өнгөрсөн. Аав маань гадаадад байдаг юм. Би өвөө эмээтэйгээ хамт байдаг. Эмээ өвөө хоёртойгоо ёстой югаарч дутахгүй өсөж байна. Аав өнгөр технэр хүүхэдтэй болсон. Гэхдээ надад ойр зүрийн хэрэглээ, утас, мөнгө явуулдаг юм л да. Холол байгаа болохоос биш намайг бол огт орхиогүй. Надад юу тохиолдсон бэ гэхээр би эмээгээ өрөвдөд бүр өвөөдөө гомдоод байгаа болохоор энэ загтлыг бичиж байна. Өмнө нь оройн нэвтрүүлгүүдийг их сонсдог байсан ч өөрөө холбогдож байгаагүй. Энэ удаад үнэхээр уур хүрээд байгаа болохоор л биччихлээ. Манай өвөө энэ жил 60 настай. Саяхан тэтгэвртэй гарсан, насаараа инженер хийсэн, цэмцгэр цал буурал үстэйч өндөр царайлаг гой хүн байдаг юм аа. Эмээ маань гоё л эмээ л дээ. Сайхан сэтгэлтэй, зөөлөн зантай хүн. Над руу чанга дуурч үзээгүй. Хүүхэд байхад өвөөг уурлахад эмээ дуугүй сууж байгаад л нөгөө өрөөнд орчихдаг байсан. Уйлж байгаад гарч ирдэг байсныг нь дараа нь ойлгосон. Эмээг өөлтөлтөн загнаж байсан өвөө өөрөө араар нь тавьж байгаад эмээд баригдаад эцэндээ эмээг загнаж гомдоосон гэдгийг жаахан ухаан ороод ойлгосон. Өвөө ер нь л сайн ажил хийдэг, сайн цалин авдаг, өөрөө ч арчаатай хүн болохоор гадуур дотор их орж гардаг байсан. Би үнэхээр хүүхэд байсан болохоор сайн ойлгодог байсан. Сая 100 өвөөгийн 10 жилийнхний уулзалт гэж нэг юм боллоо. Амралт явж хэдэн өдрөөр тэмдэглэсэн. Өвөө эмээ мөнгө төргөний асуудалгүй болохоор би ч тоосонгүй. Өвөөч жаахан хослолоо чихээд оймс дүрсик гэдэл бараг л хол аялаад явж байгаа юм шиг юм боллоо. Эмээгийн угаасныг нь би эндүтсэн болохоор мэдээд байгаа юм л да. За тэр ч яах вэ? 10 жилийн уулзалтанда явснаас хойш өвөө гэртээ тогтгоо байлаа. Арай гэж нэг ирэхээр утаснасаа салахгүй. Эмээр үе зандарчгаад л гэртч гисэн нэг тийм уур амьсгал их муухай байх юм. Тэгтэл нэг ихчтэй их дотн чадалдаг юм шиг байна. Сүүлийн жилүүдэд өвөө ингэж хонон өнжин гадуур яваад байгаагүй ч сар гарны өмнөөс л ийм болоод эхэллээ. Би тэр ихчийг тэр ангийнх нь хүүхэд гэж бодож байгаа. Надаар уцсны тохиргоогоо хийлгэхэд нь санаандгүй олж мэдсэн юм. Чатаар нэг ихч ККК хөөхөн штэ гэсэн чат бичсэн байхаар нь гайхаад ороод хартал өмнөх чатуудаа өвөө устгачихсан байсан. Гэтэл зөрүүлээ чатыг энэ сэнцнийг мэдсэн үү яасан машин барьж байхдаа бити усаа оролдоо ККК энтергээд бичдэг байх шүү. Өвөөгөөс асуусан чинь би утасныхаа тохиргоогоо л асуусан юм гэд нэг сонин хариулаад уцаарлаад утсаа авчихлаа. Өнөөдөр ч мөн надаар утсандаа нэг юм татуулах гээд өгөхт нь Wi-Fi-тай холбоогүй юу л нөгөө хаягнаас араасаа өвөө рүү чат ирсээр байлаа. Тэгэхэд өвөө хажууд байсан болохоор шууд л утсаа эргүүлээд авчихсан. Эмээгээ харахаар өрөвдөд байх юм. Би одоо өөрөө учир мэдэх насанд ирчихсэн болохоор өвөөг харахаар гадуур эмээг араар нь тавьж явж байгаа юм шиг санагдаад дотор муухай өргөд байх юм. Эрэгтэй хүмүүс ийм муухай байдаг юм уу? Ааваасаа хол өссөн болохоор мэдэхгүй байна л да. Би одоо өвөө шиг хүнтэй суухыг өвөө шиг хүнтэй хижээч суухгүй л гэж бодож байна. Манай эмээ бол үеийнхэн дундаа одоо ч царайлаг сайхан халамжтай эмэгтэй штэ. Эмээг минь дээрлэхэд байгааг нь бодохоор өвөөгөө харахаас зэвүү хүрээд байх юм. 10 жилийн уулзалт гэж тэр хөгшин хүмүүс яах гэж ч юм хийдэг юм. Өөрөө ч хувцасаа бэлдэж чадахгүй байж гангарах дуртай. Нэмээд мөрөөрөө араар тавьж явахгүй эмээг минь загнадаг энэ өвөөгөө би уучлах чадахгүй байна. Хурдан ажилд ороод эмээгээ аваад нүүмээр санагдаж байна гэсэн цагт л ирсэн. Жоох хүүхдээ штэ тий. Ивэдээ одоо эмээдээ санаан зовоод 60 гартлаа найзалж яваа 10 жилийн найз нар сайхан л байна. Гэхдээ явж сууж ирчээд асуудал ингээд чирэгдүүлээд дагаад ийм асуудал үүсгэн гэдэг бол хүмүүсийн ухамсарын асуудал тий. Тэгээд одоо 60 гарчгараа хин надад юм хэлтийн гэдэг насан дээр очичоод байгаа юм уу? Эсвэл одоо яг яана гэдэг одоо энэ загтлын эзний өвөө гэж байгаа хүн одоо ийм асуудал үүсгэж явж байгаа юм болоо. Нөгөө түрүүчийн 7 хоногт бас нэг юм захиа орсон. Тий нөгөө 10 жилийнхэнтэйгээ эргээ уулзахаар нөгөө анхны хайр марьтайгаа учирдаг өнтэргээд За бас нэг иймэрхүү загтал
Анхны хайраа харахаар яах вэ ч лөө? Ер нь 10 жилийнхэн уулзгаар чинь одоо нөгөө хүүхэд ахуй насны шохоорхолж байдаг юм уу, үерхэлж байдаг юм уу? Тэр болгоно одоо нэг эзэн байдаг штэ. Одоо жишээ нь нэг ангид одоо бүгдээрээ л тийм биш юмаа гэхэд ядчил далдуурхан харж явсан охинтойгоо одоо хэдэн жилийн дараа тааралдаад уулзах боломж 10 жилийн уулзалтан дээр гарч ирдэг ч юм уу тийм. 10 жилийнхэн уулзахаараа бас нэг бие биенээсээ бас өнгөтэй гоё амьдарч байгаагаа бас нөгөөдөлдөө харагдуулах ч гэж хичээдэг юм ч байгаа. Гэхдээ л 10 жилийн уулзалт зайлшгүй архитект дагуулдаг нь үнэн үү? Үнэн тийм л дээ. Энд нөгөө нэг манай сонсогчд хэдэн настай гэсэн бэ гэж асууж ирсэн. 60 настай гэсэн шүү. Саяны загтлын эзний өвөө нь 60 настай гэсэн шүү. 60 настай гэдэг чинь баг юу лээ? 40 хэдэн жилийн аймагаа тэмдэглэж уулзж байгаа гэсэн үг юм биш үү? За ийм нэг асуудалтай загтал орж ирсэн байна. 10 жилийнхэн ер нь одоо миний хувьд бол хоёр талтай. Уулзахад үнэхээр сайхан байдаг. Хүүхэд насны дурсамжтэй инээж өхрөх биеийнхээ одоо хэн болцоод байгааг миний хүүхэд насны одоо амьд гэрчнэр шүү дээ. Тийм. Тэгэхээр би тэднэртэйгээ уулзах айгүй дуртай. Гэхдээ л яг үннийг хэлэхэд уулзалт болгон дээр архитект дагдаг гэхээр дагдаг. Гэтэ миний одоо сонсч ирсэн кейсээр бол 10 жилийн эргэж уулзаад нөгөө хүнтэй суугаагүй сингл явж исэн ганц бие байсан хүмүүс гинт уулзаад суучдаг тохиолдол бас байдаг л та. Тийм бас хүний л амьдрал 10 жил 20 жилийн уулзалт 15 жил гээл явдаг штэ. Яг тэр үеэрээ л манай найзууд энэ төр бол нөгөө нөхөртөөгөө учирчлаа гэд хоёулаа хүнтэй суугаагүй явж исэн гэл тэгс яах ихэн зург 3 хүүхд дараалж гаргаал айгуу гоё амьдэрдэг одоо. Тийм манай анги дотор ч бас тийм хос байгаа. Тийм тэгээд бас нөгөө зарим нь бол яг сүүлд ингээд одоо гэр бүлээсээ салцсан ганц бие явж агаад 10 жилийнхнийхээ уулзалтан дээр очиод хоорондоо таарч тохироод бас дараагийн 2 дахь амьдралаа зохиоцсон явж байгаа тийм найзууд бас байдаг тийм. Бас л хүний л амьдрал. Энэ ч юм болохоор манай энэ саяны загтлын кейс дээр болохоор юу яагаад шүү дээ. Загтлын кейс эмгэнээ загнаад байна. Тэгээд нөгөө яваад өөр хүнтэй бас асуудал үүсгэхэд байгааг энэ загтлын эзэн бол одоо мэдчихэд байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ манай өнөөдрийн сэдвч гэсэн архитект дагуулсан 10 жилийн уулзалт гэж байгаа болохоор энэ манай сэдвтэй холбоотой загтал бол энэ яхаарахгүй мөн л байна л да. Гэхдээ энэ дэр хүмүүс янз янзаар харах бах. 10 жилийн уулзалт гоё гэж байгаа нугаа. 10 жилийн уулзалтаас болоод амьдралаа алдсан ч хүмүүс байгаа. Хүний л амьдрал тий. Ханаа алдсан, архинд орцсон, ямар ч байсан л гэрт нэг тийм өөр асуудал сэвэлзээд байдаг болчихсон ийм асуудалтай хүмүүс зөндөө байгаа. Харин тийж шүү дээ. Хоёлын нэрээ утсаа нээсэн билүү? Би нэг комент уншаад үгдээд за nee тий. За тэгээ. Инх болор Филипс тэгнэ. Аяа өвөд учир байна уу? Нөгөө ихчэд учир байна уу? Бас л толгойн иргэсэн хүн юм да. Бэлгийн хэрэгцээ байдаг юм болоо зүгээр л жирийн сэтгэлийн хань хийх гэж тэгдэг юм болов уу? Имээ гэхээсээ илүү энэ жоохон хүүгийн сэтгэл хизээч сайхан байхгүй л бах та гэж. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох бол 77 77 88 30 гэсэн дугаарын утас эфир дээр нээлттэй байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв архитект дагуулсан 10 жилийн уулзалт гэсэн сэдвийн хүрээнд яригдж байгаа. Энэ хүрээнд ирсэн бас загтлуудыг танилцуулж яваа. За би дараагийн загтлаа танилцуулж явах уу? За тэгээ. За дараагийн загтал. Манайх 4 хүүхэдтэй 40 дөнгөж хүрч байгаа хүмүүсээ миний хувьд хуваараа юм хийдэг, дажгүй орлого олдог, олсон бүх орлогоо гэртээ зарцуулдаг. Өөрийгөө бас боломжийн аваа явцдаг. Нөхөр бол ажиллаа хийгээд л хаяа унаа. Залуу хүн ууж идхийг нь би хоригддаггүй, найзуудтайгаа гарч орохыг нь ч хордоггүй, цагддаггүй. Бүр утас шөрмсийг нь ч шалгадаггүй. Итгэдэг гэхээсээ илүүтэйгээр хуурах хүн аргаа болоод хуурна гэж боддог болохоор нэх өөрийгөө зовоохгүй хичээд юм аа. Өмнө нь намайг нэг хуурсан тохиолдол байж лээсэн л да. Бүр залуу байхад л болсон. Одоо бол би тэр тухайд мартсан. Манай нөхөр 5 жилийн өмнө гадуур покер шиг тоглоом байхад тоглоод нилээд мөнгө алдчихсан. Тэрнийх нь үрийг арайчгүй төлж дуусч байгаа. Тэгсэн чинь саяхнаас юм л бол 10 жилийнхэн гээд сагсганж гүгээд байсан. Явдаг мөрөөрөө яв гэд би нэг их юм хэллгүй явуулаад л байла. Тэгсэн чинь хараа 10 жилийнхэн тэгээ уулзаад
уугаад бөө юм болжээ. Одоо бүр салах дээрээ тулаа сууж байна. Юу болсон бэ гэхээр бараг 20 сая төгрөгийн өвөр тавьчих. Бүр нэг гол харалмаар 10 жилийнх нь нэг найз нь л юм шиг байна. Тэр нь энэ аппликейшнээр тоглоод би өчнөө сая төгрөг олсон гэд манай нөхрийг ятгсан юм шиг байна. Нөхөр ч гэж тэнийг юм шиг гинэнч юм шиг царайлчгаад нөгөө аппликейшнаар нь тоглоод мөнгө алдаад нөхөж олно гэж тоглолцсоор хагаад 20 сая өрөнд орчихжээ. Гай газар дороос гэж ингэж хүнд уруу татагдаж хорлогдсны оронд араар тавьсан бол гоё байхгүй юу? Яг тэр гайтай 10 жилийнхэнтэйгээ уулзж ирчээд л тэнийг юм шиг л уцаа тэрээд хөвтээд ийсэн. Цалин нь ууг нь гайгүй ч гэсэн цалингийн зээлэн дээрээ нэмээд мөнгө авч тоглосон байна. Одоо тэгээ энэ гэрт хорж ирэх одоо мөнгө төгрөг гэж одоо хэцүү юм болоод байна. Хүүхдүүдээ харахаар өрөвдөд хэлэх зүг алга одоо болохоор байрны ордероо тавиад 20 сая төгрөгийн зээл аваад өгөөч. Ажлын хүнээсээ 10 сая гаруй төгрөг зээлсэн тэрийгээ л өгчихвэл болоо. Үлдснээр нь жижиг машин аваад таксинд явж үлдсэн өөрөө дарна гинэ. Нэг удаа итгэчих ажлынхаа хажуугаар таксинд яваад түлж дуусанаа л гэдэг юм. Би харин тэр 10 жилийнхэн залууг цагдаад өгмөр санагдаад байна. Тэр бол яалтчгүй л холбоотой л байгаа бах. Ингэж байхаар араар тавьсан ч дээр байсан юм шигээ бүр цөхрөнгөө бараад байна гэсэн мэн. За энэ болохоор нөгөө 10 жилийнхаа уулзаж нөхөрлөж явахдаа гэр орондоо эдийн засгийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал үүсгэж хайцсан байна тий. Харин тийм байна. Сонсогч холбооч нь. За. Хэмжээл радио таныг сонсож байна. Үчимийн дүргий. Намайг үчимэн. Үчимэн дээ. За наадлаар чинь бол ярих юм болоод байна. 10 жилийн болоод арихтэн энэ бол ерөөсөө Монгол улсад бол байхгүй нэг тийм одоо нэг наадам юм уу та. Нэг тийм хөтөж шийдвэрсэн байна. Одоо 25 жилийн өнгөрсөн жил тэмдэглэлээ одоо манай эхнэрийн ангийнхан. За тэгээ тэрийг тавьснаас хойш одоо бас манай гэр бүл бас ер нь бол салах даалт явуулсан байна гэдэг. Яг л тэр нэг хүүхдээ бичэнтэй л ажиллах болоод байна да. Одоо энийг бол болцолмаар нэг болоод нэг юунд оруулаад явбал нэг гоё л болчиход байна. Одоо уулз болгонд арх унчилж юу ах вэ? Манай 10 жилийн хэсэг уулз болгонд бас яг тийм хөдөл байна. Тийм сүүлийн 2 жил бол очоогүй. Манай гэр бүл бол яг л нэг тийм байдалд орцол байна да. Одоо ер нь 10 жилийнх нь хэр хугацаатай уулздгийг? Яа, одоо ер нь одоо бараг л сардаа нэг уулзаад байгаа юм уу? Оо, яасан. Автомжин авах юм тий. Тэгээд уулзах болгонд бол бас ууж идэх гэлээдэг тий. Тийм уулзах болгонд ер нь бол уулзах болгонд цогтой байж байгаа хүн шүү дээ. Алмагхан. Тэгээд одоо сая сургуулийн наа болсон гэсэн жил сургуулийн наа болсон дээрээс нь 10 жилийн 25 жилийн тэгээд тийм дээр очиод тэгээд одоо нэг нөгөө ангийнхаа нэг хүнтэй нэг 30 уулзчаал тэгээд нэг тийм байдалтай байна да. Тэгээд одоо манай би 3 гээд одоо хар сарнах дээр тулаал байна. Ер нь одоо энэ одоо дараад надад байна. Тэгээд ингээд одоо хүүхдүүд дотоод зачигдсан байхгүй сайхан байна. Хүүхдүүд нэг яг тийм дургу ахна да. Танай 10 жилийн найзууд ер нь уулздаг уу? Манай 10 жилийн найзууд уулзж байна. Би ер нь одоо бас ноётлоход инженер хийдэг. Сүүлийн бол 2 жил одоо би уулзалтанд яваагүй. Та тэгээд гэр бүлийн хүнтэйгээ одоо ярилцаад ойлголцоо авах ч юм уу эсвэл одоо уулзуулахгүй байх талаас нь арга хэмжээ авсан уу? Одоо тэгээд одоо би тасгал одоо тэгээд ийм зүйл харж байгаа. Одоо баглын хийх одоо тэгээд дийлхүү байна. Одоо тэгээд орой
Ажлаа хараад тустай ажлаа хараад бач их тогтсон болсон яа чи гэдэг 10 жилийн хооронд ингээд тооцлаа надад тэгээд яг үндэ их одоо өнөө хоёртай ажилтаа баян хажууд байгаа гэдэг байна. Тэр болгоны ажил хийж байгаа юм байна. Одоо сүүлийн үед одоо цаач одоо хүүхдүүд нөө одоо ерөөсөө тэр оцсыг бодоод байгаа. Хаач явсан алсаж явдаг юм болчиход байна. За ойлголоо. Тэгэд холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За өчиг сайхан өнгөрүүлээрэй. та. За баярлалаа. Яг л ийм асуудлууд байх бүрэн боломжтой шүү дээ. Яг нөгөө одоо миний анхны хайр гэл миний анхны хайр, энэ чиний анхны хайр тэр юм байсан нэ тэр гэдэл ер нь бол айгүй тийм гоё нээлттэй уулздаг л да. Гэхдээ яг хүн хил хэмжээ хязгаараадаа дээсээ давах юм бол яг амьдралаараа дэнчин тавих юм асуудлуудтай л эрсдэлтэй байдаг шүү дээ тий. Харин тий. За сонсогч холбогдож байна. За. Байна. Эмчид радио таныг сонсч байна. Үчимэн Аа 20 минут хоёроо. За орой минь дээ. 3 4 найруулагч Тийм. продюсер. За бас их сонирхолтой сэдв хөндөж байна. Тэгээ энэ сэдв маань бас их олон талтай юм сонсоод байхнаа бас их өнөөдөр аюу сонь захиан сонслоо л да бас ийм байдгийн багтаа гэд. А би болохоор хэдэн жилийн өмнө 10 жилийнхантайгаа бас уулзчихлаа. 30 жилийнхаа ойгоор нэлээд хэдэн жилийн өмнө. За. Тэгээ би ч 30 жил уулзаагүй ангийнхантайгаа. Аа 30 жил уулзтаа тэрнээс өмнө хүн бас би нэг хүнд хагалгаанд орсон чинь манай 10 жилийнхаа аягүй өөрхөн олон жил уулзаагүй намайг бүр хайсаар агаад эмнэлэг твтээ хагалгаанд орж байгаа мэдээд мөнгө төрөс цуглуулад тэгээ анх нэг уулзчихлаа ш 16-нд. Тэгээд ангийнхныхаа бараг хараад өстой уйлтгэл юм билээ. Тэгээд дараах нь 30 жил болоод 30 жилийнхаа хүн тэтгэж харах хэмжээнд дэр оролцсон манай ангийнхан гоё л байсан. А тэгээд ялгаатай юм бас байдаг юм байна энэ 10 жилийн уулзалтуудаас. Таны захиан дээр бол бас л их эвгүй кейсүүд гараад ирсэн. Харин тий. Манай 10 жилийнхэн 30 жилээрээ тэгж намайг нэг эргэж айхтар мундаг ирээл над дээр эмнэлэг дээр. Дараа нь 30 жилээрээ айхтар мундаг уулзж байгаа бид нар. Тэгээд тэрнээс хойш групп нэрээ ямар холбоотой байсан гэхээр үнэхээр үлгэрж байгаа холбоотой байсан. Одоо ангийнхныхаа бүгднгийнхэн судалгааг хийгээд хинэн яаж амьдарч байна, яаж явж байна те. А тэгээд өстой нэг ядарч байгаа, зүдэрж байгаа, зовж байгаа нэгэнтэй өстой бан зөвхөн тэр найзуудтай туслах гэж ингэж уулздаг. Тийм манах бүлэг болсон. Тий одоо тэгээд нэг ангийн маань охин маань сайхан өнгөрсөн. Тэрийг өнгөртөл нь бид нэр өстой бүх талаар тусалж байсан. Өнгөрсөн хойно хүүхдүүдэд нь хүртэл тусалдаг. Тэгээ одоо манай 10 жил бол тэгж уулздаг шүү дээ. Одоо ингээд нэгэнтний янз бүрийн болоод групп гинт амьлаад ирнэ. Тэр маань ингэсэн байх шүү, энэ маань ингэсэн. Хөөе тэр маань гадаадаас ирсэн байна. Хэдүүлээ уулзах боломж байна уу? Тэгээд нэг гоё арх дарсныг ууж идцгээдгүү. Тэгээд хол байгаа нэг гадаад байгаагаа уулзах чадахгүй нэ. Миний өмнөөс юм аваад өгч ингээд өгч гэл ингээд тэгээд дандаа нэг юм буйны юм хийх тал руугаа уулздаг юм гоё 10 жилийн юу манад байна. Зорилгоо гоё тодорхойлсон шүү дээ. Тийм юм биш шүү. Тий одоо ёстой ядарч байгаа нэгэндээ бид нар удаа дараа мөнгө төрөөгөө чадах чинээгээр бүгд нөгөө ажил амьдралтай олцохоор чинь хэрэгцээтэй ажилтаа олсоо чинь тэгэл ажиллаараа хүртэл юу яаж тий ажлын шумаар хүртэл тусалцаа юм чаа. Тэглгүй яах вэ? Тийм тэгэж уулзвал гоё юм. Гэхдээ нэрээ наадах шиг юм кейсүүд би бас энэ сонсоол байгаа. 10 жилийнхаа ойр орхон уулздаг гэж байна. Одоо бид нар ч өгшөрсөн шүү дээ. Заачцыг уулзсан үе юм болсон. Тийм байж л 10 жилийнхаа уулздаг гэж байна. Байн байрагддаг гэж байна. Яа тийм сонсоол байгаа юу юм. Үнэхээр бас саяын энэ загтлаг кейс бол айгүй бас харамсмаар л. Тэгэхээр манайх шиг ийм байгаасаа, ийм гоё үлгэр жишээ байгаасаа гэж бас бусдад уриалмаар байна да. За баярлалаа танд. За холбогдсон баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй та. Гоё юм Зүг тий. зүг. Бас энэ чинь хүний л амьдрал тий. Яг энэ аялах дарсаа зохицуулж хэрэглэх бие биенийхээ яг амьдрал ахуйд нь тусдаа тэмтэй ийм байдлаар гоё нөхөрлөж байгаа олон 10 жилийн найзууд байгаа тий. Энэ болгоныг бас ингэж айхтар хавтгааруулж болохгүй. Яг л авах гэхийн асуудалтай. Үнэхээр тэнд бас аягталт байдгүй гэхээр байдаг. Гэхдээ түрүүний хэлдэг нөгөө хилийн дээс давж тэр амьдралынхаа дэнчин тавьсан тэр шугамнаас битий
даваасай л гэж агуулгатай нэвтрүүлэг маань ингэж явж байгаа шүү дээ, тийм ээ. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тий. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Меток агентлаг байна. За Меток агентлагийг сонгосноор үн төлбөргүйгээр эмнэлэг хооронд зуучлуулах боломжтой. За эмчилгээний виз гаргах, зочид буудал захиалах, тосох зэрэг үйлчилгээнүүд нь үн төлбөргүй байдаг. Мөн түнчлэн Монгол дахь шинжилгээний бичгээ урьдчилан өгөөд ямар эмнэлэгт ямар эмчилгээ хийх тал дээр мэдээлэлээ урьдчилан мэдэх боломжтой. Тэгэхээр хэрэг Солонгос руу арьс арчилгаа, нуруу нугас үе мөчний өвчнөр, за мөн одоо манайхны хэлэдэг хараа тэглэх эмчилгээнд явах. За түнчлэн 3 дугаар шатны бүх төрлийн эмнэлэг рүү зуучлуулах сонирхолтой байгаа бол Меток агентлагийг сонгоорой гэж байна. За ер нь бол яг ийм үйлчлэгээ хийнэ гэсэн хувь хүмүүс бол ерөнхийдөө нэг бол эмнэлгийн сонголт муутай. За нэг бол ганцхан эмнэлэг яг одоо тийм энэ дээр л ангинтэйг нэгээд идэх те. Яг манай энэ одоо сурталчилж байгаа Меток агентлаг бол хэрвээ энэ манай Меток агентлагтай харилцаад хандах юм бол 100 гаруй төрлийн эмнэлгийн үйлчлэгээ санал болгож байгаа. Тийм. Тэгээд энэ нь болохоор жишээ нь хараагаа тэглүүлэх үйлчилгээ сонирхох юм бол 4-5 эмнэлгийг шууд нэг дор өөрийнх нь боломж хүсэлтийн нөхцөлд нь таарсан эмнэлгүүдийг санал болгож байгаа. Энэгээрээ маш их давуу талтай байгаа. За дээрэс нь түрүү ярил байлаа. Монголд байгаа эмч шинжилгээнийх нь бичгийг үндэслээд хэлнэгээд яадаг те. За тэгээд нөгөө Монголоос эмч болон эмнэлгүүд хэрвээ Солонгос улс руу сургалтанд хамрагдах, дадлаг хийх, одоо туршлагаа одоо судлах хүсэлтэй байдаг бол UCAS Medical World гэсэн пэйж рүү хандаж болох юм байна. За баярлалаа. За сонсч бол бүч байна. За. Эмчил радиотыг сонсч байна. Үчимийн төрний. За. Тань энэ нөгөө хот нэвтрүүлэг үстэй. Тийм. За. Энэ нөгөө яригчаас сэжигтэй холбоотой. За. Сам шилэх гэсэн юм аа. За. Энэ 10 жилийн уулзалт ярьж байгаа юм тий. Тийм. Энэ тэгээд одоо хүн хүнээсэл болдог байлгүй тий. Манай ангууд бол жишээлбэл 20 жил, 25 жил, 35 жилээ хийсэн. 20, 25, 30, 35. Тэгээ одоо 50 гарсан хүмүүс. Тэгээд энэ одоо буруу ч юм уу одоо энэ уулзалт руу чих бол надад бол утгагүй санагдаж байна. Тэр хүн уулзалтаагүй ч байсан гэсэн өөр нэг хүнтэй тэгээс сүлрээл бас ямар нэг юу болно шүү дээ. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр уулзалт болсондоо ч ингэж байгаа биш байхаа л гэж би бодож байна. Тийм. За. Зөв. Ер нь бол анги болгоны уулзалтын уур амьсгал бол янз янз байдаг шүү дээ, тий? Тийм. Бид нар бол яг мэдээж архитарт мэдээж байх нь байна. Юмд тэгтээ ямар мал болтлоо согтуултаа тэгэл ууж согтуурчаал унтаж хөвтхийн төлөөлтөж уулзж байгаа хүмүүс биш шүү. Яах гэж уулзж байгаа вэ? Хүүхдэрэл хүүхд насныхаа яг хэлж байгаа шүү дээ. Эргээд тэр насандаа очих гэж тэр хүүхдээ хөөрсөн юм ярих гэж тэ яг тэр насан дээрээ очих гэж л яаж байгаа хүмүүс. Бид нар чи 10 жил байхдаа бие биентэйгээ унтын хөвтий гэж боддоггүй л бидтэй. Унтын хөвтөд тэгээд завхаараад гэр бүлийг нь салгаад гээд тийм юм боддоггүй л бидтэй. Тэгээ яг тэгэхээр хүнээсээ л болж байгаа байхгүй. Гэхдээ наад одоо яг захидлын эзэн ч юм уу одоо энэ хүмүүс холбогдсон хүмүүсийн интервью хийсийг хараад байхад бол за 10 жилийнхэнтэйгээ уулзаагүй байлаач гэсэн ямар нэгэн аргаар л араар нь тавина. Ямар нэгэн аргаар л гэр бүлийн асуудал үүснэ. Тэгээд тэр нь л нөгөө 10 жилийн уулзах үед нь тэгээд таалцсан ч юм уу одоо мэдгүй. Би бол ямар нэгэн аргаар болох хэрэгтэй юм болгороо л болдгоо л гэж би боддог. Түүнээс 10 жилийн уулзалтандаа ч бич байх. Тэгээ эн чинь ямар төрийн байгууллага энийг зохион байгуулж байгаа биш, энийг зохицуулж юу ямар вэ энтергээ сайн нэг хүн ярьж ирсэн. Зохицуулдаг болно гэж ийм байх биш хэдэж байх. Тийм ээ. За албасанд баярлалаа танд. За. Үчимсийн өнгөрүүлээрэ. За. За. Дараагийн захидлаа өргөх. Тэгээ. Сайн байцгаана уу? Өдшийн минь дээ. Би нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг юм аа. Нөхөртөөгөө танилцаж үерхэд хамт амьдраад 10 жил болжээ. Энэ хугацаанд нэг хэрүүл урвал үйл ойлголцол байдгүй байлаа. Ягаад ч юм жоохон хар яваад байдаг байсан. Намайг оруулж гаргуулах их дургу. Би ойрхон 3 төрсөн болохоор ажиллаж хийчихэлээгүй. Нэмээд өөрөө гарахгүй удаад эхлэхээр ер нь ч тэгээд гарч орох тал дээр нэг дургуй талтай болчихсон.
Хүнтэй сууж үр хөвгөд гарахаас өмнө хангалттай гадуур дотор гарч орж шоу цэнгэнд хангалттай явчихсан болохоор ч тэрүү одоо хүүхдүүдтэйгээ байх нь сонирхолтой байна. Энэ хавар нөхөр маань 10 жилийнхээ хүүхэнтэй явуулдаж байгаад баригдлаа. Өөрөөсөө ч илүү итдэг ханим нь нөхөртэй 2 хүүхэдтэй хүүхэнтэй намайг хуурсанд үнэхээр маш их гомдсон хагас галзуу тэр цаг хугацаанд юу ч болж өнгөрснийг би одоо санддаг. Нөхөр маань хуваараа юм хийдэг, одоо жоохон томсгох гээд байгаа болохоор бүх гэрийнхээ асуудлуудыг надад даатгаад зөвхөн ажилдаа төвлөр гэсэн чинь хүүхэнтэй шаал өөр төлөвлөгөө бодоод хөдөө гадаагаар гэр орноо хуураад явж байсныг нь мэдээд надад маш их хүнд байна. Маш их зүйлийг өөрөөсөө асууж өөртөө хариулаад л сууж байна да. Мэдээж ойр тортныхоо хүмүүсээс асуувал дийлэнх нь л миний талд орно. Зарим нь нөхрийг маань ийм зүйл хийсэнд итгэжгүй, тийм л нэг тийм үлгэр жишээ гэрүүл шүү дээ. Заримд нь би тэгж шившиг бузар булаагаад дэлгмээргүй л байх юм. Нэр хүнд гэж нэг юм байна да. Гол нь 10 жилийнхэнтэйгээ уулзаж ирээд л нэг л биш босныг хүүхэд шуухадаа дарагдсан би анзаарсангүй. Надтай дотн харьцаанд орохгүй байхаар нь гайхахч завгүй тэгжил хүүхэд шуухад ар гэрээ бат авч явж байлаа. Адилхан эмэгтэй хүн байж, их хүн байж, өөрийнх нь хүүхдүүдээс жоохон 3 үрийг минь бодож болоогүй юм бах та. Нөхрийнхөө хань өөр хүүхдүүд гэр орноо хүндэлдэггүй, хүний хүнд шундаг тэр хүн үзэх муу бүх юмаа үзээсэй гэж бодож хонсон олон шин надад бий. Надаас гарч байгаа төвчээр багтаад байна уу? Хүнд хэлээгүй болохоор буглаад үнэхээр хэцүү байна шүү. Ойлгоорой. 10 жилийнх нь уулзалтад явуулаагүй л бол бүх амьдрал минь сайхан хэвээрээ байх байсан юм шиг санагдаад байх юм. 10 жилийн уулзалтан дээр арх уусан хүмүүс бүгд л заваарч явуулдаг байдаг юм биш үү дээ ер нь. Бозор хүүхнүүд ирчүүд бүгд л шавдаг юм шиг байна. Дур гутаж дотор урагдаад хэцүү байна. Уучлаарай гэсэн байна. Ямар хэцүү юм бэ тий. Одоо бас л нөгөө өмнөх цагтлын нэгдүгээр цагтл байсан шүү дээ тий. Тэр нэг өвөөгийн талаар. Яг л энтэй л бас нэг адилхан л агуулгатай хүний амьдралын асуудал. Тийм ээ. Цагтлаар дамжиж орж ирлээ. За сонсогч авах байлаа. Өвтг. Имжил радио тэнийг сонсож байна. Жимин дэрээ. За орой минь. За. Тэгээ надад бол бас яг нэг гарцыг бол яг онцны нэр шиг санагдсан. За. Би 10 жилийн хүүхдүүд энтертэйгээ уулзж байгаагүй. Ерөнхийдөө нөгөө яг хүүхэдний алах байх үеэр манай ангийнхаа уулзаал тэгсэнгээ сураг сонсоод надад ерөөсөд таалагдаагүй, зүгээр л нэг байшинд очиод бөөнөрөө баахан архитж байгаа л эртгээл ингээд нөгөө тэр явдал нь тэр архины тэр юм таалагдаагүй. Дараа нь манай хүн 10 жилийнхантайгаа уулзаад явал яасан. Тэрнээс хойш ерөөсөө ангийнх нь одоо тэр нөхөр мөхөөсөө салсан ганц би нөгөө эмэгтэйчүүд нь залгаал ингээл тэгэл ямар нэг байдлаар уулзах зохион байгуулалт хагаал надад тэр явдал нь ерөөсөө санагдаад эн чинь нэгдүгээр ажил төрөлтэй гэр оронтой улсад уулзах үедээ уулзаад тэгээд тэрийг бол нэг хавтгааруулаад одоо байнга ингээ уулзаж очираад тахна би өөрөө нөгөө гэрээс гарах дургу болохоор тэгээд байгаа юм болов гэж бодсон. Сая тэгэл улсуудын яриаг сонсоход бол айгүй энэ бол хүний амьдрал биш. Энэ бол ерөөсөө юу гэдгийг айгүй хом сургууль тийм гэрүүл үр хүүхдийн чинь хүн чинь хүлээсээ хариуцлага байна. Найз нөхдөйгөө уулзах үедээ уулзсан түрүүний эмэгтэй тэгсэн шүү дээ. Тийм муухай байлгаж болохгүй. Тэгээ эний чинь ингээд өөрөөр ойлгох байдалд хүргээ хичж байгаа байхгүй тийм. Тэгээ би тэгжэл хийх гэсэн. Яг манай нөхөр бол янз бүрийн явдал энэ төр үүсгээгүй л дээ. Зүгээр л ингээд мессеж ирээл одоо хөөхнөө энэ төр гэж дуудалгүй. Яг сонирн байгаа байхгүй. Яагаад ингээд хүмүүдүүд эргэж уцтаад өмнөө тийг ухаад дуудаад манад ирээд бүгдээрээ сайхан хуушуур хайрч идэм мэдээч шиг. Аюу сайн санагдал байсан. Тэгэл нэг ийм юмны ихлэл нэг ийм юмнаас үүсдэм болов яа гэм бол одоо тэгэл бодоол сууж илээ. Надад бол энэ гарчиг их онсон нэр байна. Тэгэл энэ бол хүний амьдрал биш гэж л бодогдчихжээ. Танаа 10 жилийнхэн ер нь уулздаг уу? Уулздаг. Манайхан уулзаад явдаг. Би өөрөө нөгөө олон хүүхдтэй болохоор тэгдэм үү түрүүний эмэгтэйний захидал дээр тэ нөгөө хүүхдтэй болоод нэг гарч ордог. Тэгээ угаасаа ч хүнтэй сухаасаа өмнө найз нөхөдгээл оюутан магистр энтертэй хахад найз нөхдөдтэйгээ гарч ороод гүйлдэл имдэг гэсэн болохоор одоо нөгөө шараа хандсан байт юм уу тэ ерөөсөө тийм юм сонирхолгүй
байхгүй би өөрөө. За. Тэгээд бас хүнийг яг тэгэж дүгнээд байгаа юм болов гээд бодвол манай хүн бол улснаа оюутан ангийн найзууд тэр гээд гэхдээ янз бүрийн тийм хандлага энэ төр огт тийм байхгүй. Тэрэнд бол би яг 100% итгэдэг байхгүй. Эмэгтэй хүн чинь ер нь бол мэдэрдэг штеп нэг биш байвал. Тэгээд надад тийм мэдрэмж гарч байгаа. Тэгвэл саяны хүмүүсийн кейсүүдийг сонсож байхад ихгүй нэгтэй ягаад тийм сайхан баярыг тийм ухаан олгоод ийм утгын өршлөөд хайчдیں۔ Бүр нэр хүндгүй болгочихж байгаа байхгүй тийм. Тийм тэгжэл хэлэх гээд. За. Холбогсонд баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Яг л уул нь бол иргэн уулзах юм баяр тий. Учрах юм баяр. Энэ дурсамжийн баяр шүү. Ой дурсамжуудаа яриад. Тий. Яг тэр насандаа эргэж очдөг. Тий. Тэгэл яаж хөглөжсэн түүхүүдээ ярьдаг. Багштай яаж загнуулж исэн гэл тий. Тий. Мэдээ сайхан ярьж суугаад хөгжлөхөд ууж идэх юм байлгүй л яах вэ тий. За энэ сонсч холбогч чинь. Эмчэл радио таны сонсч байна. Үчи минь Бано. Байна. Таны сонсч байна. Та хөгжмөө радио гонтраагаараа. Наад босноо. За одоо зүгээр байна. За. Танаа яриг жаа сонсч явлаа ер нь. Одоо яг гэрээхээ гадаа ирээд ашгүй зогсч яг таа. За. Тэг би саяхан бас 10 жилийнхаа уулзалтанд энэ намар явсан. 25 жилийнхаа уулзалтанд. Тэгээд наад улс тэр кейс хүмүүсийн мэддэг сонслоо. Ер нь тэгээд 10 жилийн уулзалт гэдгсэн чинь яг өөр дөрөв тохиолдсон юм би одоо яг 2-3 тийм юу ярил л та. За. Ингээ маань чинь яг ингээ цуглаж байгаагаас нэг 20 хүүхдүүд цуглах юм аа. Тэгээд тэрэн дотроос нэг 5-6 дэшгтэй босд нөгөө охтууд цуглахгүй юу? Тэгээд цуглаад хэдүүлээ мэдээж шиг наад цана гэж явж байгаад орой нөгөө нэг амралтынхаа газар очиод ууж идээд нэлээд хавч хацуулсаад ууж идэх юм болж байгаа шүү дээ. Тэгээд ууж идээд ингээд наад цана гэдэг жисэн чинь яг бас тэр төрөний хүмүүсийн ярьдаг шиг өө миний анхны хайр, энэ би энэ тайртай байсан шүү дээ. Өө тийм үү чи надад хайртай байсан юм уу? Би мэдээгүй шүү дээ ч гэдэг юм уу. Тийм яриа ингээд нөгөө хавцгаац уусч чинь бүгд өрөмжлөг юм л да. Тэгээд миний нүдэн дээр шхан манай ангийн хоёулаа нэг нэртэй нэг нөхөртэй хоёр миний нүдэн дээр шхан нөгөө асуудал болчдгийг. Нэг тэгэл нэг 10 жилийн нэг охин маань гэсэн чинь гадаад дууга нөгөө нэг гадаад дууга Монголд ирж амжаагүй найзтайгаа бид нэг кол бид нар ингээд нийлж явж чинь ирэхлээрээ бас уулзаараа цаанагаад бид нар ингэж шүү гэж ярьж байсан чинь нэг нь миний анхны хайр ярьж штэ. Нөгөөдөгтөө кол хийж хажуудлаас ярьж байгаа гэснээр бас нөхөртэй хүн байсан л та тэгээд эренгүүтээ залгаарай. Нэг өдрийг бол ерөнхийдөө юу вэ? Чамд зориулъя. Бас тийм сонсч үстэй. Би танай энэ кейсүүдийг сонсч байгаа ерөнхийдөө за ер нь яг л ийм л байдаг юм байна. Ганц надаа манай ингэ тохиолдсон юм биш вэ л гэж бодлоо. За. Тэр нь бол За холбогсонд баярлалаа танд. За баярлалаа. За чиг сайхан сайхан. өнгөрүүлээрэй. Ер нь болд юм байна тий. Манайх ч одоо нөдлөн манай ангийн дарга нас ураад биднээс нэг цугласан. Тэрнээс их уулзаагүй л байна. Манай 10 жилийн гэсэн ер нь их сайхан ойрхон уулзнаа. Тэг хамгийн гол нь би бас нөгөө охтуудаа их өмгөөлж хамгаална. За наад хүүхнүүд чинь ар гэртээ асуудлаа шийдээд нөхрөөсөө чөлөө авдаг юм уу яа дэ тэ хүүхдээ хүнтэнд харуулад бидэртээ уулзах гэж ирж байгаа шүү. Тийм болохоор ямар нэгэн элдв энзийн асуудалд маргааш нь хэдэн биенийхээ царайг харж чадахгүй иймэрхүү байдал руу бити оруулчаарай. Тэгэд яг хоорондоо бөөнөр ингэж яриад тэгээ сайхан ууж идэж инээж хөрч жагаад тэг хэрвээ оройтвол яг аль байсаар ингээд гэр гэрт нь хүргэж өгөөд ийм юм болсон инээтерэ гэд ингэхэр бас нэг бодлын надад их гоё үйд юм.
Яагаад гэхээр дараа уулзахад асуудал үүсчээ дараа уулзахад ирэхгүй үл яах юм бэ? Бид нарт айгүй харамжтай тий. 10 жилийн бид нар чинь нэг нэгэндээ нөхөж болохгүй хизээ шинээр гарч ирэхгүй штэ. Яг тухайн үед цаг хугацаанд бидний тоо хід байсан. Одоо хасагдсан гэхээс нэмэгдэхгүй тийм тоо штэ тий. Тийм тэгэхээр нэг ч гэсэн эрэгтэй ч вэ эмэгтэй ч хүн 10 жилийнхнаа зориод ирж яхад Сайхан бужигналтаа сайхан дурсамжаа яриад дахиж ирэхгүй байх тийм нүүр төлсөн асуудал руу битээ бидэн биений оруулаараа гэж ярилцаал тэгээ сайхан суудгийн. За энэ үрээд 21 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хүний л амьдрал нэвтрүүлэг маань өндөрлж байна. За загтлын эздэд бас баярлалаа. Асуудлаа бидэн лөө хандаж ингэж хаяглаад өөр тохиолдоод байгаа зовлон учрал явдлуудаа ингээд хуваалцсанд баярлалаа. Дээрээс нь холбогдсон сонсогчтой болон холбогдож чадаагүй ч хэлээ гэсэн үзэж сонсож бидэнтэй хамт байсан нийт сонсогчдод үзэгчд та бүхэндээ маш их баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Меток агентлаг байлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хамтран хөтлсөн Эрикад, найруулагч Ангарахта, продюсер Арида бас их баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас мөн хөтлөгч Эрик Авгана нарын хамтран хөтэлдэг томчуудын явдал нэвтрүүлгээрээ эргэн тав хүнтэйгээ уулзах болно. Хүүхдүүдэд хамтулчаад ороод ирээрээ. За, Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 төр баяртай.